Уцаар яриад чи хэрэгтэй байна гэвэл явж очиод хариу бичээл юу гэж ин гэвэл юу ч хийгээгүй одоо завтай байна гэд байнга очиж уулздаг бол үүнийгээ яг одоо зогсоо. 24/7 дэлгүүр ч юм уу те ямар нэгэн тусламжийн байгууллага биш өөрийн гэсэн амьдралтай үргэлж хийх юмтай бай. Бусдын тоглоом шоглоомыг бити хүлээж ав. Хугацааны дараа чи юуг ойлгоно гэж эдгээр хүмүүсийн чам руу хилж байгаа үг нь тоглоом биш байсан юм байна гэдгийг ойлгоо. За эсвэл би дасгал хөдөлгөөн хийхээ болоод миний би өмнөгшгөө гоё байхаа болцсон. Эсвэл би янз бүрийн ном уншаад юм суралцахаа болоод өмнөгшгөө олон мэдлэггүй болсон үед эдгээр хүмүүс чи одоо надад хэрэгвэ баяртай гэл яв хүмүүс. Чи зарим үед зүгээр л хувиа хичээх хэрэгтэй, өөрийгөө нэгдүгээр тавих хэрэгтэй. Өөртөөгөө байх хугацаа олго өөрийгөө таньж мэд. Хүн өөрийгөө таньж мэдэх үед яадаг вэ гэх юм бол хин нэгэн чам руу янз бүрийн үг хэлнэ штэ. Чи ийм, чи тийм гэх үед биеийн эсэргүүцэл гэж байдаг шиг бид нар ч гэсэн өөрийн биеийн эсэргүүцэлтэй болж эхэлдэг. Хэрвээ чи үргэлж бусдад таалагдахыг хичээдэг, үргэлж заа гэж хэлдэг. За эсвэл чи үнэхээр хин нэгэнд чин сэтгэлээсээ туслахыг хүсдэг боловч ерөөсөө тэдгээр хүмүүсээс хүндлэлийг олж авч чаддгүй бол найзуудынхаа хүрээлэл дунд үнэхээр хүндлэгдхийг хүсэж байвал харьцаж байгаа охин, харьцаж байгаа залуугаараа хүндлүүлэхийг хүсэж байгаа бол энэ бичлэг чамд зориулагдсан. Тэрээ олон юм нуршилгүйгээр шууд арга барил руугаа орцгоё. Бусдын тоглоом шоглоомыг бити хүлээж ав. Тэгэхээр хүн болгон энэ зүйлийг туулсан байдаг гэж бодож байна. Монголд хин нэгэн чамд хүрээд ч юм уу, толгоор үчин хүрээд ч юм уу, эсвэл чамааг ямар нэгэн үгээр хилчээд чи уурлаад жоохон дургуутслаа илэрхийлэх үед чи юу сүртэй энэ тоглоом даахгүй гэх удаад эдгээр хүмүүс чамааг тэнэг гэж хийснийхээ дараа чи юу сүртэй энэ тоглоом даадгүй бла бла гэж байж магадгүй. Гэтэ хэсэг хугацааны дараа жихнээсээ тэр хүмүүс чи угаасаа тийм штэ, чи угаасаа тэнэг штэ гээл явж байна. Миний хувьд ч гэсэн би яг тийм байсан. Ерөөсө бусдыг эвгүй байдалд оруулахгүй тул те янз бүрийн тоглоом хилэнгүүд тэрэнд нь инээдэг ч юм уу те сүртэй биш байх гэж айгүй их өмнө нь хичээдэг байсан. Гэтэ энэ нь маш буруу юм бэлээ. Бас визерлизийн бичлэг дээр ч гэсэн яг хэлжсэн яг бид нартай адилхан ингээл хүмүүсийн тоглоомыг ингээд даагаал өөрийгөө янз бүрээр доромжлуулаад явж байдаг байсан. Визерлиз бичлэг дээр хэлжсэн одоо ямар зүйл хэрэгжүүлдэг вэ гэх юм бол хэрвээ хин нэгэн чамааг доромжлох юм бол яг нүдрүү нь харж байгаад өөрөөс нь асуух хэрэгтэй. Чи намайг сая тэнэг гэсэн үү? Наа чи юу гэсэн үг юм? Яагаад чи намайг тэнэг гэж байгаа юм? Тэр хүнтэй дахиж чамааг доромжлох боломж бүр олохгүйгээр тэгэж өөрөөс нь асуух хэрэгтэй. Хаач явсан өөрийнхөө биеийг маш гоё авчив. Алхахдаа, зогсохдоо, суухдаа хаач байсан нурууч нь гоё, игц байнга тийм дэлгээстэй. Ерөөсөө нүгж байгаа ч юм уу бие хавчиж болохгүй. Би ийм дэлгээстэй ингээд зайг эзэлж байх үедээ маш тийм өөртөө итгэлтэй харагдаг. Энэ миний орон зай гэсэн одоо тэр мэдрэмжийг бусдад төрүүлж байгаа. Би орон зайгүй, би энд байх ёстой эсгүй гэж мэдхгүй байна гэд бүгдийгөө нүгж яагаад байх юм бол мэдээж хинч чамааг хүндлэхгүй. Үргэлж бие эмх зэгцтэй зөв авч явах хэрэгтэй. Чи бие яаж авч явж байна гэдг нь бусдад чамд яаж хандахыг яг зааж өгдөг. Гэтэ хүмүүсийн хувьд бид нар ерөөсөө тэгж нэг кул байх гэж хичээх шаардлагагүй санагдсан. За юу болсон бэ гэх юм бол би угаасаа хизээч тийм кул бол нэг байдгүй. Ягаад гэвэл манай ажлынхан ч юм уу манай найзууд дандаа надаас суугаад хей гадуур гарыг ууй гэх юм бол би уудгүй. Би цайд ингээд тийм бүгдээрээ кола ууй гэх юм бол би ерөөсөө би тийм хэрэглэхгүй ийм хэрэглэхгүй гэх. Яхан нэг бодлын бусад хүмүүст мэдээж ядаргаатай санагддаг, бас жоохон уйтгартай. Ягаад гэвэл тэр хүмүүсийн нүдэнд би юу гэж харагддаг вэ гэх юм бол Амина дандаа үгүй гэдэг, тэгдэг, ингэдэг. Амина all about одоо self care. Наадах чи өөртөө анхаарах тийм юмд л анхаардаг гэд намайг угаасаа бүгд мэддэг. Гэхдээ бүгд намайг хүндэлдэг. Яагаад гэвэл би өөртөө маш үнэнч болохоор. Манай ажил дээр нэг шинэ охин орж ирвэ. Мэдээж маш хөөрхөн охин. За тэр охины хувьд ямар охин байсан бэ гэх юм бол зүгээр л кул охин. Гарч уйлдаа гэвэл гардаг, гарч тамхилдаа гэвэл тамхилдаг. Тоглоом шоглоом хүмүүс тэр охиноор хийх юм бол тэр тоглоом шоглоомыг хүлээж аваад зүгээр л инээдэг, зүгээр л
Кул охин. Эхний удаад бол тэр кул байгаа зан нь хүн болгонд таалагдал, хүн болгон тэр охинтой юм яриад янз бүрийн тоглоом хийгээл бүгдээрээ инээлдэл нэг хэсэг хугацаа өнгөрвөө. Тэгэл хэсэг хугацааны дараа яасан бэ гэх юм бол манай ажил дээр бид нар ингээ бүгдээрээ ярилцаж байсан байхгүй юу? Би эхлээд санал бодлоо хэлээд ингээ ярилцаа явж исэн чи бүгдээрээ ингээд намайг сонсоод явж гинэ. За миний дараа нөгөө охин маань санал хүсэлтээ хэлвэ. Тэр охин бараг амаа нээж амжаагүй байтал манай ажлын нэг залуу тэр охинд юу гэж хэлсэн гэж "Hey, you shut up. Хөөе, чи бол зүгээр л амаа тат" гэж хэлсэн чинь манай нөгөө ажлын залуучууд бүгд дагаад тэр охин руу зүгээр инээж исэн. Энэ нь чамд юу хэлж байна вэ гэх юм бол зарим үед сүртэй ямтай байх нь эмгтэй хүнд хэрэгтэй. Чи үргэлж кул байх гад хичээх гээд хэрэггүй. Үргэлж цаг завтай харагдхаа бол. Цаг завгүй бай. Өөрийн гэсэн амьдралтай бол. Чам руу уцаар яриад чи хэрэгтэй байна гэвэл явж очиод хариу бичээл юу гэж ин гэвэл юу ч хийгээгүй одоо завтай байна гэд байн очиж уулздаг бол үүнийгээ яг одоо зогсоо. 24/7 дэлгүүр ч юм уу те ямар нэгэн тусламжийн байгууллага биш өөрийн гэсэн амьдралтай үргэлж хийх юмтай бай. Одгүй чи хэн нэгэнд үнэхээр чин сэтгэлээсээ туслахыг хүсээд зарим үедээ тусалж болно. Гэхдээ иймэрхүү байдал нь дуудах болгонд нь очиод те залгах болгонд нь очдог тусалдаг энэ байдал байнга үргэлжилж ерөөсөө болохгүй. Зарим хүмүүс зүгээр л чиний сайхан сэтгэлийг ойлгож чаддгүй. 1 2 3 4 өдөр те дуудсан болгонд нь очиод тусалсан байж болно. 5 дахь өдөр нь чи би чадахгүй нэ уучлаарай гэж хэлэхэд магадгүй тэр хүн чам руу эргүүлээд уралчиж магадгүй. Нэгэнд хизээж бити үргэлж би чиний төлөө цаг завтай үргэлж чамайг дуудах болгонд нь очно гэсэн бодлыг огтхонж бити төрүүл. Хэрвээ хэн нэгэн чиний цагийг ерөөсөө хүндлэхгүй уулзъя гэсэн цагтаа ерөөсөө ирэхгүй дандаа цагаа өөрчилж хойшлуулдаг бол дахиж бити тэр хүнд амархан чамтай уулзах боломжийг олго. Би хизээж завтай маргааш уулзсан болно. Би зүгээрээ хийх юмгүй гэж огтхонж амнаасаа ийм үгийг гаргаж болохгүй. Цаг завтай байсан ч хамаагүй. Зүгээр л тэр хүнд миний ч гэсэн цаг надад маш чухал шүү гэдгийг мэдрүүлэх хэрэгтэй. Хүмүүс нь далд бодлороо юу гэж бодно гэж энэ охин энэ залуу үнэхээр ингээд үргэлж завгүй байдаг юм байна. Тийм учраас хаяа нэг надтай уулзахад нь би яг цагтаа очиод цагийг үнэхээр хүндлэх хэрэгтэй юм байна гэсэн бодол тэр хүнд автоматар орж ирдэг. Чи зарим үед зүгээр л хувиа хичээх хэрэгтэй, өөрийгөө нэгдүгээр тавих хэрэгтэй. Иймэрхүү зүйл ярахаар дандаа тийм эсрэг комент авдаг хгүй юу зарим хүмүүсээс чи дандаа ийм хувиа хичээсэн ийм байж болохгүй ийм байна гэж юу байсан гих мэт жишээний. Тэгээ та нар энэ талаас нь бодоод үзээрэй. Чи хувиа хичээхгүйгээр өөрийгөө нэгдүгээр тавихгүйгээр өөрийнхөө аягийг дүүрэхгүйгээр хүнд ч тусалж чадахгүй. Жишээлбэл би өөр дээрээ жишээ авч та бүхэн тайлбарлая. Миний хэрвээ та нар YouTube-ийн бичлэгийг харах юм бол эрүүл хооллолт, өөртөө анхаарах, дасгал хөдөлгөөн, сэтгэлгээгээд энэ талаар маш их бичлэг хийдэг. Яагаад хүмүүс намайг үзэж байна вэ гэх юм бол би тодорхой хэмжээний цаг хугацааг өөртөө зарцуулаад эрүүл хоолны талаар суралцсан, сэтгэлгээний талаар суралцсан, зөндөө ном уншдаг. За мөн биеийнхээ хувьд ч гэсэн байнга жим яваад дасгал хөдөлгөөн хийгээд өөртөө анхаардаг. Би хэрвээ өөртөө энэ цаг завыг зарцуулаагүй байсан бол өнөөдрийн би надад байхгүй, миний фолловерч надад байхгүй байгаа. Зарим үед надад ямар асуудал тулгардаг вэ гэх юм бол тэр болгон надад маш олон DM ирдэг. Би тэр залуу яаж татах вэ? Энд туслаад өгөөч. Надад энд хариу өгөөд өгөөч. Таны тусламж надад хэрэгтэй байна гэх мэт жишээний бүр маш олон DM. Би чадхаараа бүгдэнд нь маш их хариулдаг. YouTube бичлэг хийн, миний сургалт гээ зөндөө олон энергийг эдгээр зүйлд зориулж байгаа учраас миний хувьд зарим үед би илүү их суралцах ч юм уу илүү их дасгал хийх надад цаг зав гарч ирж чадахгүй. Нар бодоод үздэй би өдөр шөнөгүй зүгээр хүмүүс рүү чат бичээд зөвлөгөө өгөөд байлаа гэж бодъё. Хэрвээ би өөртөө анхаарахгүй ямар ч ном уншихаа болоод өөртөө цаг зав зарцуулахгүй бол би илүү үн цэнтэй мэдээллийг бусдад өгч чадахгүй. Бусдад туслахын тулд илүү олон хүнд хүрэхийн тулд эхлээд өөр дээрээ анхаарад өөрийгөө дүүргэх хэрэгтэй. Өөрийнхөө аягийг. Би өөрийнхөө аягийг дүүргээд олон мэдлэгтэй бүх зүйлийг цуглуулсан хойноо
бусдад бүгдийг хангалттай тарааж чадна. Зарим хүмүүстэй над руу аягүйх гомдолдог хгүй өө чи хариу бичдэггүй гэх мэт жишээний. Гэхдээ эдгээр хүмүүсийн хувьд юугээ чи магадгүй те маш олон цаг заваа зарцуулаад зөвлөгөө өгөөд тэр хоорондоо өөртөө анхаарах цаг завгүй болоо те. За эсвэл би дасгал хөдөлгөөн хийхээ болоод миний би өмнөгшөө гоё байхаа болцсон. Эсвэл би янз бүрийн ном уншаад юм суралцахаа болоод өмнөгшөө олон мэдлэггүй болсон үед эдгээр хүмүүс өө чи одоо надад хэрэггүй баяртай гэл явах хүмүүс. Ихэнх үед яадаг вэ гэхээр үгүй гэж хэлэхдээ ч юм уу жоохон ингээд санаа зовдсон штеп. Гэхдээ ерөөсөө санаа зовох шаардлагагүй. Зүгээр л өөрийнхөө юу хүсэж байгаа өөрийгөө нэгдүгээр тавь. Хэн нэгэн үнэхээр чамайг хүндэлж хайрладаг бол чамайг өөрийгөө нэгдүгээр тавихад чинь ойлгоно. Бараг эсэргээрээ дэмжинэ. Өөртөөгөө байх хугацаа болго өөрийгөө таньж мэд. Хүн өөрийгөө таньж мэдэх үед яадаг вэ гэх юм бол нэг чам руу янз бүрийн үг хэлнэ штэ. Чи ийм, чи тийм гэх үед биеийн эсэргүүцэл гэж байдаг шиг бид нар ч гэсэн өөрийн биеийн эсэргүүцэлтэй болж эхэлдэг. Яагаад гэвэл агаадтэй би өөрийгөө хэн гэдгийг мэднэ, далд хумсраараа юу бодож байгаагаа мэднэ. Би яагаад ийм үйлдэл гаргаснаа мэднэ. Чиний те ямар нэгэн хэлэх үг, яах, ийх май хэн гэж тодорхойлох чинь надад ерөөсөө хамаагүй. Хүн өөрийнхөө ажлыг маш сайн хийж чаддаг байх үедээ тэр ажилдаа итгэлтэй байдаг. Яг энэнтэй адилхан бид нар өөрийгөө таньж мэдэх үед өөрөө өөртөө итгэлтэй байдаг. Хизээж бити өөрийнхөө эмошн буюу мэдрэмжтэй авдаг. Мэдрэмж нь үргэлж явж ирж тэ үргэлж байнга солигдож байдаг. Нэг өдөр X рүүгээ юм бичмээр санагдал X рүүгээ юм бичээл. Нэг өдөр тэ чамаа гомдоосон найз руугаа би чамд гомдсон бла бла гэж баахан юм бичээл. Хоошоо сууж сурах хэрэгтэй. Жохон цаг хугацааг олгоолн талаас нь бодоод ч юм уу тэрнийхээ дараа ямар нэгэн үйлдэл хийж болно. Шууд мэдрэмжээ дагаад ерөөсөө тийм ухаангүй үйлдэл хийж болохгүй. Та бүхэн маань өнөөдрийн бичлэгийг үзсэнд үнэхээр их баярлалаа. Би бас нэг шинэ гишүүнтэй байгаа өнөөдөр хардаа. Лулу say hi. Hi. Би найзынхаа нохоог өнөөдөр харж байгаа. Her name is Lulu. Talk. За тэгээд та бүхэн маань өөртөө анхаардаг, өөрийгөө нэгдүгээр тавьдаг, өөртөө хөрөнгө оруулдаг, зам бусдаар үргэлж хөндлүүлдэг тийм эмэгтэй байгаарэ гэж хүсье. Дараагийн бичлэгээр дахиад уулзлаа. Түр Lulu say bye. Баяртай.